За ингээд Покийн эсрэг Ward цувралын 2 дахь тоглолт инх үргэлж байна. Угаас гарааны тавтаа нэг өөрчлөлт оруулсан. Батмандахын оронд яг одоо оролтыг хийж байгаа Баярхүү талбайд гарч ирсэн. Энэ тоглолтын нээлтийн оног Баярхүү авлаа. Дараагийн боломж гойч харсан ихч гой зайг ашиглаж суларсан юм бөмбөгтэй будагтай талбай руу зүсж орох тийм ээ задлж гарах иймэрхүү оролдлогуудыг олон хийж иж босох юм шүү. Хин байсан бэ гэхээр чин утаг гарднес хоёр залуу тоглож талбайд байгаагүй. За Баярхүү ямар ч боломжгүй л олгочлоо доо. Тожил дээр жовж ороо дамжуултыг гаргаад өгсөн хоолын шидэлтийг гүйцэтгсэн Byron Westy тийм отхон жаргал Суграгийн өдөөс шидсэн шидэлт дутсан хойноос орж ирж аваад нэмсэн довтлогоо байхгүй гигтэй Пок өрийн 2 нь хоолын шидэлт байсан гэдэг. Ер нь довтлогооны оролдлого бол харьцангуй цөөхөн гаргаад байна. Урдлын хамгаалагчдын идэвхтэй 100% холбоотой асуудал та. За сугар очир 2 дахь боломжоор довтлогоо төгсгсөн. Зөрөө дайраад орсон, дожилд орж ин довтлогоо амжилттай болсон. Нэмэлт нэг шидэлтийг үүсгэхээр боллоо. Эрдэнэ цогтыг бас нэг довтлогоон дээр олзлох юм боломж гараад ирчих чинь гэсэн үг. Эрдэнэ цогт холын шидэлтийг үүсгэсэн. Шидэлт нь унсан. Wesley завж руу дамжуултыг гаргаад өгсөн. Отхон жаргал шахаад доошо Пок татгуулсан. Пок гой довтлогоо болсон. Иймэрхүү довтлогоонуудыг хийж төгөлдөр түн дээр ойрхон хамгаалтыг хийж байгаа давхар хамгаалт очин суграа нэгийг дохиж гаргаад зүрж явж орсон оролт. За шонхруудаас Туийг гой алхсан да. Энэ тоглолтын анхны 2 оноо авлаа. Боломжтой яг тэр байрал дээр байсан тоглолч нь Эрдэнэ цогт байсан бөмбөг таслагдсан өсгөөр яваад орсон дахиад довтлогоо амжилттай. Буцаад 7 онооны зүрх үүссэн байна. Эрдэнэ цогт өөрөө зай гаргаад чидсэн хоолын шидэлт нь унж байна. Ворны өдөөс залаад орсон зангаад гаргаад өгсөн Батмандах суларсан байна. Хоолын шидэлт амжилттай. Завж руу гаргасан Батхуйг зөрөөд ингээд явж орчоод байгаа да. Довтлогоо амжилттай нэмээд алдаа садгаж гин. Доошоо дамжуултыг гисэн Warren оруул тооцох ёстой. Тооцсон 2 тоглогчийг ч ёстой нэг. За Батхуйгийн эсрэг зүүндээ дайраад орсон Перлийн гарыг давуулаа хэмжлэнд өсгөчлөө. Багийн 21 дахь оноо. Цолж жаргал. Төрөнд нэг шидсэн дээ. Энэчнээс дахиад шидсэн. Залуу тоглогчийн шидэлт. 3 шуумнаас 2-оос 3 алхмын зайнаас л явуулж ин да. Доошоо дамжуулт суграа самбартаа довтсон. 2 оноо. Шибашигийн эсрэг нэгээр өгсөн Норволбел. Яа, заян Ворн. За мөнхтөр талбайд гараад ирчихсэн байгаа. Хоолын шидэлтийг унагсан. Төгөлдөр гарч ирээд бөмбөг авсан. 2 хамгаалагчин голоор яваад орцсон доо. Төгөлдрийн төгсгөл амжилтгүй Ward нэмсэн 2 дахь боломжийг дахиад үүсгэж чадсан довтлогоон амжилттай болсон. Хийвгүй дамжуулт ирсэн шүү. Warren бөмбөгөнд хүрэх тунд өглөө. Wesley дундаас шийдэлт оновчтой болсон. За Батуйг бөмбөгийг аваад Ward-ийн өдөөс залаад орсон Wesley. Byron Wesley нэг зангаад хөнгөнд өсгсөн. Хажуугийн шугамнаас шонхрууд бөмбөгийн тоглолтод оруулсан байгаа. Доошоо Пэд татгуулсан. Норволбел Ямар ч байсан бөмбөгийг эзэмшээд үлдээж чадсан Батуйг 2-ын эсрэг 2 довтлогоо явж байгаа. Доошоо Westy төгсгөл амжилттай. Хэсэгхэн сонирн болчлоо тий. За доо өнөөдөр Ник Ward-ийн хувьд бол үнэхээр сайн эхлэл болж шүү энэ тоглолтод. За отхон жаргал бол Ворны өдөөс тоглоё гэж бөмбөг дуудаад авсан. За шахаад явсан да. Отхон жаргалын довтлогоо оновчтой болсон. За хоёр талч нэлээд бужигсан тоглолтууд яваад эхэллээ шүү. Ворны довтлогоо хаалтанд орсон харин суграа нэмж довтлох үедээ алдаа салгаж байна. Улмаар Алхаад орсон. За довтлоогоо алдсан. Wesley 2 дахь боломжоор багийнхаа 44 дахь оноог авлаа. Зүүндээ дайраад за нэг зогсоод шидэх гэсэн өсгөө 2 дээр бөмбөг ирсэн. Цагтаа амжаад явуулсан. Довтлогооны самбарыг Пок авсан. Нэмээд явуулсан Норволбел төгсөглөө. За дээрээс нэмээд отхон жаргал өсгөө иргээд. Warren аргашаага алхаа шийдсэн. Маш гоё шийдсэн. За Батуйг хугацаа дуусч байгаа. Амжаад явуулсан. Хацаагийн Батуйгийн довтлогоог шүүгч тооцож байгаа юм байна. За ингээд 2 дугаар агс эхэллээ. Хаан шонхруудаас
Эхний давталгаа. Удаад бүүнд хүрсэн. Нэг эсрэг хоёр шууд холын шидэлтийг явуулж байгаа юм байна. Шидэлт амжилтгүй сугараа хоёр дахь боломжийг үүсгээд нэмж довтлсон 2 оноо авчээ. Отхон жаргалыг аваа гараад ирсэн байна. Хурдаар илүүрэх боломж байгаа. Самбарцсан Ворны төгсөл амжилттай. Ворн зөрөөд орсон. Гой хаалт байсан да. Өмнө болсон тоглолтын дээр 3 дугаар үед BCH Knights багийнхан маш сайн тоглосон гэдэг хэлэхэд болно. Маш амархан буцаага тасчлаа. Warren холын шидэлтийг үүсгэсэн. Шидэлт амжилттай болсноор багийн 52 дахь оноог. За шонхруудаас Wesley зөрөөд орсон. Зүүндээ ороод ирэх үед нь суугар очир хаад зогсоолоо. Дахиад идэвхтэй болж эхлэх болоо да. Ямар гой дохиод зай гаргаж байгаа. Доошоо дамжуултыг өгсөн Ward-ийн хүчтэй төгсгөл багтаа тэргүүллийг инхүү авчирж байна. Warren дамжуултыг гаргасан сугараа дохиод гаргасан зөрөөд яваад орж байгаа юм байна. Дахиад бөмбөгний шилжилт Nick Ward үнээр үр дүнтэй тоглолтыг үзүүлж байна. Wesley дундын шидэлтийг үүсгэсэн 2 дахь боломжоор 2 оноо өсөхөөрийн оноо байлаа. Төдийлөн харагдсангүй. Warren зүүндээ алгаад довтлогоо амжилттай. Хэдэн цагт доошоо Ward-д өгсөн Ward гоё байна оо гоё байна. 62-60 буюу ердөө нэгэн бөмбөгл хоёр багийн өрсөлдөөнийг зааглаж байна да. Эхний довтлогоо BCH Knights багаас. За энэ дээр харин бөөрө бөмбөгийг таслаад явсан Davion Warren. Эрдэнэ цаг цамраас авсан холлын дамжуулалт Davion Warren-ы тоглолтоор төгсөж байна. Багийн 4-р үеийн тоглолт үргэлжилж байгаа. Wesley бөмбөгтэй довтлогоо амжилттай. За сая 4-р үеийн эхлэлд Knights-аас дараалсан 4 оноо Warren-оос ирсэн. Сугарочор аваад нэмсэн. Samsung TV гэх мэт бэлгээсэн болох боломжтой. За энэ банкны аппликейшн утсан дээрээ татаж зайнаас бүртгүүлээд угталтын. За одоо уг нь яг ийм нөхцөл байдал ийм гараан дээр бол POC бас тодорхой хэмжээний даваа талыг үүсгэж болохоор ч юм шиг. Маш гоё застан байсан. Сугараагийн тэр застаныг ашиглаж шийдчихсэн штэ тоглолтыг. Маш сайн хамгаалт болсон. Гав ганцаараа гарч ирсэн Warren-ы тоглолт. Шууд амжилтын Platinum event тэгчээр Зөв Монгол брэнд өсөхөөр мөнх дөрийг аргалцсан. Ямар гоё нуруугаараа дагж ирвэ. Онооны зөрүүг нөхөхөд шаардлага аль хэдийн ирчээд байна даа очно. За өсөхөөр шидсэн. Шоо минут байсан. Өсөхөөр үзэгчтэй. За зөрөөд Knights-аас Эрдэнэ цогт бөмбөг аваад өөртөө гоё зай гаргасан да. Холын шидэлт амжилттай болсон. Шидэлтийг тооцсон. Нэмээд нэг чөлөө шидэлтийг шидэх хэрэгтэй болж байна. За довтлооны секундыг бол хангалттай хэмжээнд доош нь унаж байгаа. Довтлохын бол одоо Warren аваад дайрсан дундын шидэлтийг гүйцэтгсэн Davion Warren. Батхуйг холын шидэлтийг гүйцэтгсэн шидэлт амжилтгүй болсон. Өсөхөөр 2 дахь боломж, 3 дахь боломжоор нэмж довтлоод ямар ч байсан онооны зөрүүг ойртууллаа. Wesley Мөхтрийн эсрэг нэлээд ойрхон шахаад довтлохонд сув холын шидэлтийг гүйцэтгэж чадсан. Шидэт амжилттай болсон Батхуйг дундын шидэлтийг гүйцэтгэж яхын шидэт амжилтгүй болсон. За тэр хойноос Мөхтөр их хэрэгтэй өвгөнд хүрчлээд улмаар угшаа дамжуултыг гаргаад өгсөн тоглолтын ялагч ингээд ер нь шийдэгдэж байна уу да. За хажуугийн шугамаас бөмбөг тоглолтод орсон. Маш хурдан оноо авах шаардлагатай байгаа болоо да. Довтлогоо амжилтгүй болсон. Аваад нэмсэн довтлогоо амжилттай болсон. За ингээд хажуугийн шугамаас бөмбөг тоглолтод оролцуулаад BCH Knights багийнхан цувралын 2 дахь тоглолтыг авлаа. Тэгээд